Сайн байцгаана уу сонсогчдоо. Бүх мама подкастын 6 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа инхлүүн болон бүжээ найзтайгаа хамтраад эрүүл хоолтын хөтөч нэртэй номыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Сайн байцгаана уу? Хоёроо сайн уу? Сайн уу? Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид гурав бас өмнөх подкастыг та бүхэндээ бэлтгэж хүргэсэн байгаа. За энэ удаагийн бид гурийн сонгосон ном бол эрүүл хоолтын хөтөч буюу тархалах, хөгшрөх, өвчлөхөөс сэргийлэх, анагаах ухааны үндэслэлтэй зөв хоолтын 68 арга гэсэн ном байгаамаа. За энэ хүн ном маань бас Японы Япон зохиогчтой ном байгаа. За зохиогч маань бол 38 жилийн турш өөрийнхөө олж авсан мэдлэгээрээ за туршлага дээрээс хуурлан энэхүү номыг зохиосон байгаа. За 1979 онд Хоккайдо их сургуулийн анагаах ухааны техник төгсөөд за чихрийн шижин үүсгэгч болох ээжийн талаар 5 жилийн судалгаа явуулж исэн. За тэгэхэд энэ чиглэлээр ерөнхийдөө эмч мэрэгжилтэн хийгээд ойролцоогоор өөрийнхөө клиникийг бас нээж ажилласан те. Тэгээд ойролцоогоор ер нь бол 200 мянган гаруй өвчтөнд эмчилгээ хийсэн. За тэрхүү туршлага болон тэрхүү өөрийн сурч мэдсэн мэдлэг мэдээлэлтэй үндэслэж энэ номыг 2017 онд зохиосон байна. За тэгээд 2017 оноос хойш явсан энэхүү ном маань манай Монголд бүтээлч паблишинг нэртэй компаниас 2019 онд орчуулан гаргасан юм байна. За тэгээ ном маань ерөнхийдөө өмнөх үг, оршил бүлэг, за тэгээд 68 арга бүхий 5 бүлэг. За тэгээд сүүлийн бүлэгт нь болохоор 100-аас дээш наслж байгаа хүмүүсийн амьдралдаа мөрддөг 14-ийг танилцуулсан ийм ном байгаа. За тэгээд сонсогчдоо бид гурав маань урдын адилаар бүлэг бүлгээр нь та бүхэндээ танилцуулаад явна. За ингээд эхний оршил хэсгийг манай бүжээ маань та бүхэнд танилцуулна. За оршил бүлэгт маань цусндах сахар гэж юу вэ? Сахарын түвшин бие махбодыг төдийгүй сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний өөрсдөө ч анзаараагүй иддэг хоол хүнс маань цусндах сахарыг хит хэсгснээр ямар хортой үр дагавар хүргэдэг гэдгийг бол тайлбарсан байгаа. За тэгээд энэ онд маань хит хэдэн анагаахын үйлчлэгүүд гарна. Тэгэхээр энэ үгэлгүүдийг болохоор та нартай ингээд тайлбарлаад ингээд цаг тухайд нь тайлбарлаад явах учраас сонсогчд маань ямар нэгэн ойлгохгүй зүйл гарахгүй болов уу гэж бодож байна. За цусндах сахар гэж юу вэ? Цусндах сахарын түвшин гэл манай сонсогчд маань зөндөө сонсон баг. Өглөө үеийн цусндах сахарын хэмжээ тэгээд глюкозын гемоглобин гэх мэт хөвчлэн эдрийг урьдчилан сөргөлөх байгууллагын урьдчилан сөргөлөх үзлэгтэр сонсон байдаг. Ямар нэгэн байдлаар бол сонсон байгаа. Тэгэхээр яг юу вэ? Энд 3 ингээд үзүүлэлтүүдэд ихсгээрээ чихрийн шижинтэй авах магадaltaй гэж ерөөхдөө үздэг. Тэгэхээр энгийн хүмүүс сонсоод за би надад хамаагүй юм байна. Миний сонсоод авах зүйл биш мэн гэж андуурч болохгүй шүү. Ягаад тэгэхээр энэ бол бидний бие махбодын эрүүл мэндийг яг тойлох хэсэг буюу бидний бие махбод ямар хөө төвшөнд байгаа вэ гэдгийг үзүүлж байгаа үзүүлэлт. Тэгэхээр энэ анагаахын үг хэлхнээс хашаад юм уу? Ингээд цааш нь төлөхгүйгээр анхааралтай сонсоод эрүүл мэндэд анхаардаг хүн болгон энийг ойлгох хэрэгтэй байгаамаа. За тэгээд цусндах сахар гэж юу вэ гэдэг ийм асуулт байгаа. Тэгэхээр цусндах сахар гэдэг маань хүнийг амьд байлгах хэмжээний сахар бидний бие зайлшгүй байх хэвээр цусаар эргэлдэж явах хэвээр гэсэн. Өөрөөр хэлбэл хүний бие энерги хөрс өөр нь глюкоз болон хүчил төрөгч хоёр байдаг. Энэ хоёр нь нэгдээд энерги өсгөж биднийг амьд байлгадаг гэсэн. Тэгэхээр энэ тодорхой хэмжээтэй өөрөөр хэлбэл 4.5 литр орчим цуснд ойролцоогоор 4 грамм сахар тогтмол байж бид нар амьд байдгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр энийг болохоор 90 мг децилитр гэж үздэг. Өөрөөр хэлбэл 1 децилитр тусна 90 мг орчим сахар байх нь эрүүл байгаа. Тэгэхээр бидний идж байгаа хоол хүнс маань хоол хүнсээс шалтгаалаад энэ хэмжээ дээшээ доошоо хэлбэлцдэг. Тэгэхээр энийг аль болох тогтмол хэмжээд барих нь эрүүл байхын үнсээ гэдгийг болохоор зохиолч маань тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ номны маань хамгийн гол хэлж байгаа зүйл нь цусндах сахарын түвшин
ихсэх нь биднийг тархалуулдаг хамгийн гол шалтгаан гэж үзүүлж байгаа. Хүмүүсийн дунд ийм ойлголт явдаг. Цусан дах одоо бидний идж байгаа өөх тус идээд байвал тархалаад байна гэсэн ойлголт байгаад байдаг. Харин энэ бол худал мэдээлэл. Харин бидний цусан дах сахарын хэмжээ ихснээрээ бидний хоол хүнснээс авж байгаа сахар нүүрс ус их байснараа бид нарт таргалнаа гэж зохиолч маань тайлбарлаж өгсөн байгаа. За тэгэхээр манай сонсогчид маань гайхчихж магадгүй яагаад цусан дах сахар ихсгээр ингэж таргалт юм бэ? Цусан дах сахар одоо яг бие махбодод ямар үүрэгтэй юм бэ гэж гайхчихж магадгүй. Тэгэхээр дээрэс нь болохоор сахар гэдэг нь одоо юу ярьж байна гэж бодож магадгүй. Тэгэхээр бид нэр зөвхөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр л таргалдаг гэдэг байгаа. Тэгэхээр сахар гингүүд шоколад юм байна, чихэр юм байна гэж бодох нь айгүй буруу. Сахар гэдэг нь өөрөөр хэлбэл нүүрс усыг бүгд сахаранд ордог. Тэгэхээр нүүрс усанд маань удаа, гоймон, талах, жимс, ялуу, чихэр гэдэг тийм дагуулагч байгаа бүхэн маань нүүрс ус. Тэгэхээр бид нэр эдгээр хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр цусан дах сахараа ихсгэнэ гэсэн үг байгаа. Гэхдээ бүх сахарууд маань ижилхэн одоо бие шингэдэггүй өөр байдлаар шингэдэг гэсэн. Одоо хатуу хэлбэрийн сахар гэж ярьдаг. Одоо эдгээр нь болохоор жишээлбэл гурил будаа буюу нүүрс ус, хатуу хэлбэрийн нүүрс ус энэ хүний биед орохороо аажим одоо хоол босрлох системээр задраад аажмаар цусанд шингээд аажимд цусны сахарыг цусан дах сахарын хэмжээг өсгөөд аажмаар буурдаг байгаа. Харин бидний ууж байгаа ундаа, чихэр, жимс нь болохоор биед оронгуудаа шууд цус руу шимэгдэж ороод огцом цусан дах сахарыг өсгдөг гэсэн үг байгаа. За ингээд өсгөх нь одоо сөрөг тал нь юу гэсэн үг хэрэг огцом өгсөд буцаад сахарын хэмжээ огцом буудаг. Яагаад огцом бууж байгаа хэрэг бидний нойр булчирхаагаас ялгардаг инсулин гэдэг даавар нь цусан дах сахарыг хэвийн түвшинд барих зориулттай гэсэн. Тэгэхээр инсулин бид нар хоол идэнгүүт инсулин аажмаар өсөж эхэлдэг. Цусанд аажмаар орж эхэлнэ. Тэгээд сахарууд болгоныг барьж аваад эд хэсэд хөргөж өгдөг. Гэтэл нөгөө бие чимэгдээд орсон сахар нь аажиндаа ороод дуусаад доошо бууж явах үед инсулин буцаад ингээд дээшээ өгсөж эхэлдэг. Тэгэхээр инсулин бүх сахаруудыг аваад дуусангууд би огцом ингээд сахар багтаад сахарын уналтанд ордог. Энэ үедээ би яадаг вэ гэхээр бид нар нөгөө огцом сахар унаад тэнгууд дотор муугарах, уурлаж уцаарлах, одоо нойрмоглох, ядрангуй болдог юм шинжүүд илэрдэг. Тэгэхээр ингээд яадаг вэ гэхээр аажимдаа бие махбод нөгөө огцом ингээ сахар буж учраас буцаад тэр сахараа нэхэд ундаг. Тэгээд буцаад юм идмэр санагдаад амтай юм идмэр болоод байдаг. Энийг нь болохоор сахарын донтолт гэж хэлдэг. Тэгээд энэ байдал удаан үргэлжлээд байнга тагтдаад ирэхээр бие махбод өөрөө инсулин гэдэг давраа мэдрэхээ болдог. Ингээд эхлэнгүүт нөгөө цусан дах сахараа хэвийн хэмжээнд барихаа болоод биднэрт тархалт үүсгэхээ гэдгийг маань болохоор зохиолч маань тайлбарлаж өгсөн байгаа. За манай инфлюен энэ дээр та нэмж одоо сонсогчд маань тайлбарлах зүйл байна уу? Ер нь бүжээ айгуугай бүгднийг тайлбарлчих шиг боллоо. Тэгээд би яг сонсогчтой бүжээг танилцуулмаар санагдаад манай бүжээ маань эмч хүн байгаа шиг. Амка бид эрүүл мэндтэй холбоотой 2 ном уншсан болохоор энэ сар эмч найзаагаа урьж оруулсан байгаа шүү гэдгийг бас нэмээд хэлчихье те. Өмнөх дугаартай танилцуулж амжаагүй. Харин танилцуулнаа гэж яриад авчлаа. Харин тийм. Тэгээд бүжээ маань яг юуны эмч хэлээ? Би чинь бас нөгөө найз гэсэн хөрлөл эмч гэдгийг л мэддэг. Би чинь мэдрэлийн эмч, мэдрэлээр наригсан. Тэгэхээр ингээд яг эрүүл мэндтэй холбоотой болохоор эмч хүнийг оруулъя гэж бодоод байна. Яагаад тэгэхээр бид хоёр бас нөгөө зарим үг хэллэгийг ойлгохгүй. Уг нь ингээд энэ номон дээр тайлбарлсан байгаа ч гэсэн бараг тэрийг нь ч ойлгохгүй. Ярихнаа буруу эмчиж магадгүй, буруу мэдээлэл өгч магадгүй. Нэг буруу бараг ойлгоснороо ч ирчих магадгүй гэх шиг тэгээд аль болох нөгөө мэрэгжлийн хүнийг нь яриулвал илүү нөгөө сонсогчд маань ойлгомжтой хялбар байдлаар тайлбарлаж өгөх байх гэж бодсон. Гэхдээ яг л сая ингээл сонсон гут нэрэл ингээл амархан ойлгоо авчиж шээ. Харин хоёлаа л ингэж чадахгүй шүү дээ. Харин тий. Хоёлаа барыг нөгөө нэг тим даавар одоо тим юм гэдсэн тэрэн дээр нь хэл ам гацаад.
Уншиг нөгөөд хийж чадахгүй яа. За байж байгаараа гүликоз тэгж үү. За инглэн маань нэгдүгээр бүлгийг ярина тий. За нэгдүгээр бүлэг маань болохоор анагаах ухааны үүднээс зөв хооллох 20 арга гэсэн гарчигтай бүлэг байгаа. За энэ бүлэгэн дээр 10 нийтлэг шинэ ойлголт болон биеийн сайн 10 хоол хүнсийг хэлж тайлбарлаж өгдөг байгаа. Эмч маань хэрв та ном унших завгүй байвал зөвхөн нэгдүгээр бүлгийг уншчихад ерөнхийдөө энэ номны одоо юу гэдгийг ерөнхий агуулга гол утга санааг нь ойлгочноо гэсэн байсан. Тэгэхээр хэрвээ та завгүй бол нэгдүгээр бүлгийг нь заавал уншичаарай. За тэгэхээр ер нь бол нийтлэг шинэ 10 ойлголт гэдэг дотор болохоор жимс таргалуулдаг, за ядарсуу чихэрлэг зүйл идэх нь эсрэг үр дагавартай гэх мэтийн шинэ одоо судалгаатай, нотлохоотой дурдсан байгаа. За би эндээс болохоор энэ 10-аас Монгол хүмүүс түгээмэл буруу тэгээ мэддэггүй ч юм уу хийдэг хоёрыг сонгоод товч хэлье гэж би бодсон. За миний эхний сонгосон нь болохоор протеин буюу фитнесийн уурга ба амин хүчил нь бөөрийг устгадаг. Яагаад энийг сонгосон бэ гэвэл сүүлийн үед ер нь эмэгтэйчүүд залуучууд бүгдээрээ фитнесээр амар хичээлдэг болсон. Айгүй биендээ анхаардаг болсон. Гэхдээ айгүй протеин уудаг болсон. Тэгээ протеин яах гэж уудаг вэ гэхээр нөгөө булчин суулгах гэж ууж байгаа гэдэг айгүй их залуучууд хүүхдүүд бүгдээрээ их уудаг. Гэтэл энэ маань болохоор бөөрөнд маш их ачаалал өгдөг. За ингээд юу гэдэг эмч маань болохоор энийг шууд уухаа бол гэсэн мэлээ бүр 100% болох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хиймэл байгалийн биш, хиймэл одоо химийн аргаар гаргаж авсан маш их хэмжээний уургатай бүтээгдэхүүн. За уурга одоо биеийн хэмжээгээр орохоор яадаг вэ гэхээр за нөгөө шээсний хүчил нэмэгдээд хүчил нь хорт бодисууд үүсгээд бөөр нь тэрийгээ одоо шүүж чадахгүй болоод одоо дийлхэ болоод тийм бөөр нь дийлхэ болоо ачааллаад тэргээрээ бөөрийгөө ингээ устгалд оруулж идэг багаар. За мөн тэгээ дээрэс нь энэ их хэмжээний протеин уурга уух нь ясанд бас маш муугаар нөлөөлдөг гэсэн судалгаа сүүлд батлагдсан гэсэн. За тэгэхээр эмч маань ийм муухай тэг химийн аргаар гаргаж авсан уургийг битгий хэрэглээрээ биендээ битгий энэ хорыг оруулаарай гэсэн. Тэгэхээр хэрв та нөхөрчин ч юм уу ахчин дүүчин протеин уудаг бол заавал энийг болиулаарай. Ерөн сүүлийн үед Америкт фитнесээр хичээлдэг залуучууд дандаа бөөрөөр нас орж байгаа шалтгаан нь энэ протеин их хэмжээгээр хэрэглэдэг уудаг болохоор. За хоёр дахь нь болохоор миний сонгосон нэг шинэ ойлголт болохоор хоололтоор холестерины түвшин маш бага хэмжээгээр өөрчлөгддөг. За Монголд эмчнэр айгүй хоолндоо хоолоо холестеринаа буулгахын тулд хоолоо багтаа зөв хооллох хэрэгтэй гэж айгүй хэлдэг. Манай аав ялангуяа эмчнэр амар хэлдэг байхгүй таны холестерин ч амар өндөр надад хоолтоо зөв болох хэрэгтэй гэдэг. Гэвч яг сүүлийн үеийн судалгаан дээр үзэхэд хооллолтоор холестерины түвшин хамгийн дээдэлтэй 10% буурах боломжтой гэсэн судалгаа гарсан байлээ. За дээрээс нь холестерин дотроо маш олон янз байдаг. За HDL нь сайн, LDL нь муу. За саяхан энэ эмчийн өөрийнх нь судалж исэн олсон юм нь болохоор age гэх хүний биед маш олон асуудал үүсгэдгийг илрүүлсэн гэсэн. За энэ age-ийн талаар болохоор бүлэг 4 дээр маш нарийн тайлбарлсан байгаа. За энэ age нь болохоор хүнийг хөгшрүүлдэг гэсэн байгаа. За тэгээ 4-р бүлэг дээр энийг илүү нарийн ярих баг. За тэгээ холестерин хэрэг шаардлагатай гэх одоо энийг үзэхийн тулд шаардлагатай хүнэл нарийн шинжилгээгээр өгж мэдэх боломжтой. Тэгээд хооллолтоор маш бага буурдаг болохоор өндөг мах гэх мэт хүнсийг одоо бүр хэтрүүлээд амар хэмжээгээр л идэхгүй бол тэрэнд бол санаа зовлтгүй гэсэн мэлээ. За цаашлаад явах юм бол энэ бүлэгт биеийн сайн 10 хүнсийг бичсэн байгаа. За жишээ нь бяцлаг, цагаан цуу буюу vinegar,
дарс буюу цагаан дарс гэх мэтчлэн одоо би энэ цаныг бичсэн байгаа. За би эндээс бас мөн адилхан хоёрыг сонгосон байгаа. За миний эхний сонгосон нь болохоор оливын тос. За оливын тос нь сахарыг дээр нэмж идэх нь идэхэд л цусан дахь сахарын түвшний өсөлтийг хязгаарладаг гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж хэлээ. За тэгэхээр энэ нь болохоор 2 дугаар бүлэг дээр яг нэг судалгааныхан график нь харуулад өгсөн байлээ. За тэгэхээр одоо юу гэдэг нь та хэрэг одоо гурилтай паста ч юм уу те талах хэрэг идэж байгаа бол тухайн хоолн дээрээ оливын тосыг нэмж өгснөөр цусан дахь сахарын хэмжээгээ бага нэмэгдүүлэх боломжтой гэсэн мэлээ. За тэр гэхдээ анхаарах юм нь оливын тос дотроо extra virgin olive нь илүү сайн гэж хэлээ шүү. Би бас нэг өөр нэг газар уншиж ирсэн. Extra virgin дотроо cold pressed extra virgin olive гэдэг нь бүр маш хамгийн сайн дээд зэргийн юунда оливын тосонд орд юм байлаа шүү. Тэгэхээр та нар оливын тос авахдаа тэрийг нь сайн харж авч байгаарай. Extra virgin. За extra virgin дотроо cold pressed нь илүү сайн шүү гэсэн мэлээ. За дараагийнх нь болохоор шар буурцаг. За эмч маань шар буурцаг нь бараг 100% маш ихтэйгээр энэ бол хамгийн сайн хоол шүү гэсэн мэлээ. Энэ нь болохоор ээж гэх бодисыг хүний биед одоо энэ бодисыг бууруулдаг гэсэн судалгаагаар батлагдсан байлээ. За мөн шийсний хүчлийг бууруулдаг болохыг тогтоогдсон одоо ургамлын гаралтай хамгийн шилдэг уурга гэсэн мэлээ. Тэгэхээр хэрв та одоо ээж гэх нөгөө хөвчлөлтийг хурцсдаг бодисыг багасгах эсвэл шийсэн одоо нөгөө шийсэн хүчлээ бууруулахын тулд шар буурцаг хэрэглэж болох нэ. За шар буурцаг маань бидний түгээмэл одоо сонсдог хэрэгэлдэг нь болохоор дүпүү байж болно. Дүпүүг дэлгүүртүүд нь айгүйх зардаг болсон шүү дээ тий. Тэгэхээр тэрийг хэрэглэж болно. За мөн дээрэс нь үнэний сүүний оронд шар буурцагны сүг хэрэглэвэл илүү сайн гэж хэлээ. Үнэний сүг бас яг нөгөө фермер явуулсан үнэнүүд нөгөө бахан энэ тариа хийсэн байдаг болохоор үнэний сүг муу шүү гэсэн сүүлийн үеийн сүгнүүд ер нь муудаж байгаа гэсэн байсан юмч маань. Тэгэхээр аль болох шар буурцагны сүг хэрэглээрээ гэсэн байна лээ. За гэх мэтчлэн за ер нь нөгөө өдөр тутамдаа юу хэрэглэвэл сайн өөр ямар шинэ ойлголтууд судалгаагаар батлагдсан бэ гэдгийг энэ бүлэгт дурдсан байгаа. За одоо бүлэг 2-ыг манай бүжээ маань цааш нь ярих байгаа. 2 дугаар бүлэг. За 2 дугаар бүлэг маань тураах хооллох арга гэж байгаа. За энэ бүлэг маань хамгийн гол тайлбарласан зүйл нь тархалтын яг үндсэн шалтгаан юу юм бэ гэсэн гоё тайлбарласан байгаа. Тэгэхээр хүмүүсийн нөгөө өөх итгэхээр таргалдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үүндээ бол тийм биш. Бидний бие махбод бол маш нарийн зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл бидний хоол хүнсээрээ авж байгаа бодисыг том хэмжээтэй учраас бие рүү ингээд шууд цуснд орох боломжгүй байдаг. Тэгэхээр тэрийг бидний хоол боловсруулах замаас ялгарч байгаа ферментүүд, бодисууданд бүгд задлаад жижигхэн хамгийн жижиг хэсэгт цуснд ингээд орох боломжтой хамгийн жижиг хэсэг болоход нь задалдаг. Тэгэхээр биднэрт жишээлбэл уурга идэхэд жижигхэн амин хүчил болж бидний цуснд ордог. Харин нүүрс цус буюу сахар нь задраад глюкоз буюу бидний хэлдгээр нөгөө сахар гэж ярьдэн шүү дээ. Глюкоз, фруктоз болж задраад цуснд ордог гэсэн. Тэгэхээр энэ глюкоз буюу фруктоз нь бидний цуснд ороод эд эсэд хэрэгтэй эд эстэй очиж хүргэгдэнэ. Ингээд илүүдэл гарсан глюкозыг болохоор бидний нойр булчирханаас ялгардаг инсулин гэдэг даавар нь очиж байрч аваад глюкагон хэлбэрээр илгэнд очиж нөөцөлж өгдөг. Тодорхой хэмжээнд илгэнд нөөцлөө тодорхой хэмжээнд булчинд нөөцөлдөг. Ингээд бид ингээд эзэн илүүдэл одоо сахараа ингээд хүн хэвийн түвшинд бариад авах боломжтой байдаг. Гэтэл нэлгэнд нөөцөлдөг, булчинд нөөцөлдөг хэмжээ тодорхой хязгаартай байдаг. Тэгэхээр энэ хязгаараас авсан сахар яадаг вэ? Энэ хэмжээс авсан нүүрс цус яадаг вэ гэхээр саармаг өөх тос буюу тригглицерид болоод бидний өөхний эдэсэд очиж хүргэгддэг гэсэн. Инсулин тэнд нь хүргээд өчтдөг гэсэн үг байгаа. Тэгэхээр инсулин бол өөрөө айгу ухаалаг буюу зохицуулагч даавар болж таарж байгаа. Өөрөөр хэлбэл сахарыг барьж авна, хэрэгтэй газар хүргэн илүүдэд байвал өөхний эсэд очиод хадгалуулцдаг гэсэн үг байгаа.
Тэгэхээр одоо ийм процесс явагдаад байдаг. Тэгэхээр бид нэр өөх идэхээрээ таргалдаг тэр ойлголтыг одоо бүр тэр ойлголтоос бүр мөсөн салах хэрэгтэй. Бидний идж байгаа нуурс ус сахар биднийг таргалуулаад байгаа юм шүү гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За ингээд одоо бид өөрөөр хэлбэл бидний яагаад тархлаад байна гэхээр бид нар хэрэгцээнээсээ давсан илүү их нүүрс ус хэрэглээд байна л гэсэн үг байгаа. Хоёр дахь одоо гол гоё одоо сонирхолтой санагдсан хэсэг маань бидний яагаад унтсан гэж ингээд амархан хайрладаг вэ гэсэн хэсэг байгаа. Тэгэхээр өөх маань өөрөө тэгж амархан хайрладаг механизмтай биш. Хүн төрөлхтөн олон зуун сая жилийн өмнөөс өвөг дээдсийн хадгалаг одоо дамжуулж ирсэн генээр бид нар одоо ингээд амьдарч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо биднэрт орж ирсэн илүүдэл одоо энерги, илүүдэл сахар одоо нүүрс усыг бид нар өөрөө хадгалж авч одоо хоримтлуулах үүрэгтэй байдаг. Ингэснээрээ ингээд өссөн үедээ тэрийгэ зарцуулах байгалийн механизм гэсэн. Гэтэл бид нар чи одоо нөгөө тэгэж удаан хугацаагаар хоолгүй явдаг тийм одоо үед бол амьдраагүй шүү дээ. Хоолны илбэг байдаг үед. Тэгэхээр одоо бидний өвөгдсөн бидний бие дагуулагч ген бол айл болох өөхөөр илүүдэл одоо энерги орж ирлээ өөхт одоо нүүрсээс орж ирлээ тэрийг хадгалаад байх механизмтай байдаг. Гэтэл бидний амьдарч байгаа орчин нөхцөл бол тэгэж их одоо хадгалах шаардлагатай удаан хугацаагаар үүсгдэг одоо хэдэн хоногоороо хоолгүй явж ан хийх бид нар тийм шаардлагагүй үед амьдарч байна. Тэгэхээр нүүрс усаа багасгachиж бид нар одоо турна гэсэн үг энийг хэлж байгаа. За дээрэс нь болохоор ийм ойлголт байдаг. Нөгөө нэг яагаад ингэж гиц амархан ингэж арилах байгаа шалтгаан гэхээр бид нар хоол идээгүй байх үед хамгийн эхлээд илгэнд нөөцлөгдсөн байгаа глюкаgon хэлбэрээр нөөцлөгдсөн байгаа тэр сахарууд маань буцаж глюкоз хэлбэр шилжээд биднийг тижээдэг гэсэн үг. Энийн дараагаар булчин дагуулж байгаа глюкаgon задарна. Ингэснээр дараагаар өөхний икс дагуулгдсан тэр цаармаг өөх хэлбэрээр хадгалагдсан глюкоз маань одоо бид задарч бид глюкоз хэлбэрээр ороод одоо энергиэр хангах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энд харуулыг харагдгууд эхлээд илгэнийх дараа нь булчин дагуулгдсан глюкаgon дараа нь хамгийн сүүлд нь өөх гэсэн үг байгаа. Тэгэхээр нөгөө ийм учраас бид нар тийм амархан өөхөө задалдаггүй. Тэгэхээр нүүрс усаа хязгаарлах нь хамгийн ухаалаг турах арга гэсэн үгийг хэлээд байгаа. За тэгтээ дараагийнх нь зохиолч маань хэлсэн чухал одоо санаа нь таацгал хөдөлгөөнөөс илүүтэйгээр хооллолтоо анхаарч иж бид нэр турах боломжтой гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр дасгал хийх нь зөв. Тэгтээ ямар ч одоо юугүйгээр одоо ухаалаг бишээр хоолтой хязгаарлахгүйгээр хоолтой авч байгаа нүүрс усаа илүүдэл нүүрс усаа багасгахгүйгээр даан ганцхан дасгал хийгээд турна гэх юм бол энэ ашиггүй үйлдэл ашиггүй одоо хөдөлмөр болно. Тийм учраас хоолтондоо маш сайн анхаарсны дараагаар дасгал хөдөлгөөн тогтмол тодорхой хэмжээгээр хийвэл одоо турах боломжтой гэдгийг тайлбарлаж өгсөн байгаа. За тэгээд энэ дээр болохоор спортоор хичээлж байгаа ялангуяа залуучууд донд буруу ойлголт байдгийг залруулсан чухал нэг тайлбар байсан. Энэ нь одоо хоолны дэглэм барьснараа булчингаа энерги болгож задлаад одоо булчингийн масса алддаг гэж одоо ийм ойлголт яваад байдаг. Энэ маш буруу ойлголтоо. Тийм бол байхгүй гэдгийг маш тодорхой тайлбарж өгсөн. Өөрөөр хэлбэл өмнөх тайлбарснаар бид нар эхлээд илгэндөх глюкагоныг задлана. Дараа нь булчин хоримтлагдсан глюкагоныг задлана. Хамгийн сүүлд өөхийг задладаг гэсэн үг байгаа. Өөхөндөх энергийг. Ингээд гэтэл бидний одоо 70 кг жинтэй дундаж жинтэй эрэгтэй хүнд бүтэн 1 сар хэрэглэх өөхний нөөц байдаг. Тэгэхээр бүтэн 1 сар хоол идэхгүй байсан ч тэр өөхөө задлаад бид нар усуугаад амьд яваад байж чадна гэсэн. Тэгтэл энэ бүхийг задлсны дараагаар л булчингийнхаа задлаад энерги үүсгэн гэсэн. Тэгэхээр одооний бидний тийм хэмжээний одоо хүнд хэлбэрийн гэх юм уу дэглэм бол байхгүй, хоол хязгаарладаг дэглэм гэж байхгүй. Тэгэхээр энэ буруу ойлголтыг засаж ойлгоорой гэж одоо тайлбарласан байгаа. За одоо тэгээд өөр хит хитэн зөвлөмжүүдийг бол тайлбарсан. Тэгэхээр энийг маань уншигчд маань намаасаа унших боломжтой байгаа шүү. Яг хамгийн чухал яг бидний андуураад байдаг ойлгохгүй байдаг яг хэсгийг тайлбарлаа. За 3 дугаар хэсэг маань Амка маань тайлбарланаа. За баярлалаа. За
Амар нөгөө зарлуулаад ярих ч бас гоё юм биш үү гэж. За За 3 дугаар бүлэг маань 24 цагийн туршид эрч хүчээ хамгийн их байлгах хооллох арга гэсэн сэдвтэй байгаа. За өөрөөр хэлбэл өглөө өдөр оройн хоолоороо яаж төрлөх эрч хүчээ сэргээж болох вэ те? Тэр талаарх одоо зөвлөгөө байгаа гэсэн үг. За эндээс бол мэдээж л бас үнэхээр сонирхолтой жишээнүүд байсан. Гэхдээ ерөнхийдөө яг надад таалагдсан болон үзэгчдээ сонсогчдод маш ойлгомжтой тайлбарлах үүднээс хэд хэдэн зүйлийг бас хэлье гэж бодож байна. За өглөөний цагаар бол ерөөсөө та бүхэн маань нэг тийм будаа, гурил те одоо нэг юм яг нөгөө сахарт их агуулсан бүтээгдэхүүн идэхээсээ илүүтэйгээр илүү нөгөө нэг одоо тарганд жишээлбэл киви жимс ч юм уу эсвэл нэрс жимс ч юм уу хийгээд идвэл илүү эрч хүчтэй байх боломжтой гэсэн байгаа. Яа тэгэхээр хүмүүс одоо ингэдэм байл л да нөгөө жимсийг одоо шууд жимсний цэвэр шүүс гэж яриад байдаг шүү дээ тий шууд ингээд жимсийг шахаад шүүс олгоод уучвал илүү амар байдаг идэхээс илүү амар байдаг гэж хэдий боддог боловч яг үнэндээ бол жимсийг тэгж бас хамаагүй шүүчгэр чинь за жишээлбэл угаасаа бодоход те алюмины шүүс гаргая гэвэл нэг алюминоос олигтой шүүс гарахгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр ингээл нэг аяг ч юм уу шүүс алюмины шүүс цэвэр шүүс ууж яана гэдэг чинь өөрөө бараг тэнд 5 6 алюм орсон байх жишээний ч юм уу. Тэгэхээр нөгөө жимсийг яг өөрөөр нь идвэл хамаагүй дээр тэгэхгүй нөгөө шахаад ингээд шүүгээд идэхээр тэр чинь нэгдүгürt нөгөө амин дэм нь буурчдаг хоёрдугаарт маш их нөгөө сахарыг давж байгаа учраас жимсийг зүгээр яг жимсээр нь идж байгаарэ. За өглөө тарган дээр киви болон нэрс жимс хийж идэвэл одоо илүү эрч хүчтэй байж чадах нь байна. За тэгээд энэ дээр бол нөгөө бас л нөгөө хүмүүсийн ихэвчлэн мэддэг бас хэд хэдэн аргууд бол байсан. Жишээлбэл бүхэл үрийн талах идж байгаараа тий. Тэгтээ нөгөө энэ дээр бас нэг тодтогч хэлмээр байгаа зүйл нь бүхэл үрийн талах гэхээр хүмүүс зүгээр л одоо магадгүй тий дэлгүүр ороод бүхэл үрийн талах гэж бичсэн байхаар авчдаг ч юм уу. Гэтэл яг нөгөө нэг жинхэнэ одоо гэртээ талхаа өөрөө эсгээд хийгээд идэхээр чинь ямар өөр байдаг вүлээ. За үйлдвэрийн аргаар эсгэгцэн тий одоо хөөлөгцөн байгаа тий тэрийг идэхэд ямар байдаг вүлээ. Маш их ялгаатай байдаг. Тэрийг яг нөгөө масс хэрэглэгчид бол мэдэхгүй харин яг талах гэртээ өөрөө бариад иддэг хүмүүс бол маш сайн мэддгээ гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр дэлгүүрээс бид нар жишээлбэл талах авбал гэртээ 5 6 хонуулаад идчихдэг те бүр 7 хоноод идчихдэг. Гэтэл яг гэртээ нөгөө нэг оргиор нь одоо хийсэн тийм ямар ч нэмэлт бодсон ямар ч тийм нэмэлт зүйл хийгээгүй тийм талах бол ерөөсөө бараг л 1-2 хоногт л идэхгүй бол муудчихдаг хөгцөрчдөг ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө аль болох эрүүл зүйл элдв янзын нэмэлт бүтээгдэхүүнгүй тийм зүйлийг хэрэглэвэл одоо мэдээж таны бие эрч хүчтэй байж чаднаа гэсэн санаа энэ хэсэгт байгаа. За тэгээд нөгөө инглүү маань бас эхний хэсэгт хэлжсэн санаанууд ч гэсэн энд бас давхцаж ирж исэн нөгөө үнэний сүнээс илүү шар буурцгийн сүү илүү за цүцгийн тос сонгохдоо илүү сайныг нь сонгочээ тий. За тэгээд бас нөгөө оливын тос байна. Оливын тос магадгүй одоо ингээл гомонтой ч юм уу паста энэ төр идэх байгаа бол баг тэр ресторанд ч юм уу эсвэл танаа гэрт ч юм уу оливын тос байвал тэр пастан дээр оливын тос сайн хийгээд өгвөл баг илүү таны биед одоо амархан шингэж те илүү хурдан одоо үр дүнгээ хүргэн гэдэг ч юм уу иймэрхүү бол яг нөгөө олон хүний мэддэг санаанууд ч гэсэн энд бас байсан. За тэгээд нөгөө юун дээр би бас энэ дээр нөгөө нэг өөрөө би чи өглөө айгүй их нөгөө зайдас өндөх шарж идэх айгүй дуртай хгүй юу. Тэгээд өөрийнхөө бас буруу гэдгийг энэ номноос бас харсан энэ хэсгээс. За тэр нь бол мэдээж нөгөө зайдас байгаа шүү дээ. Зайдас бол мэдээж муутахаас хамгаалсан бодис өнгө оруулагч бодистой. За дээрээс нь нөгөө хамгийн гол нь зайдас одоо тэр юу ацсан боловсруулсан маханд бол нитрит гэдэг ийм будагч бодис байт юм байна. Тэр нитрит гэдэг будагч бодис нь өөрөө хор тавтар үүсгэгчтэй гэдгийг тодорхой болсон учраас одоо бэлэн боловсруулсан тэр махыг буюу зайдас те хям ийм зүйлэл бэкон ч юм уу те иймэрхүү зүйлийг бол аль болох бага хэрэглэх хэрэгтэй байнга хэрэглэж юусоо болохгүй гэсэн
зүйлийг бас энд оруулсан байсан. За тэгээд бас нэг миний гайхаж явдаг гэсэн зүйлийнхаа учрыг бас олсон. Тэрний юу вэ гэхээр нөгөө яг ингээл өдөр хоол идсдээ дараа яагаад ч амар нойр хүрдэг штэ тий, ажлын юмргуу санагдал бүр нэг 30 минут ч юм ундчмаар санагдаад байдаг. Би тэрийг яагаад заавал өдрийн хоол идэхээр ингээд идэм болоо гэсэн чинь яг манай бүжигийн тайлбарсанчлан тий нөгөө сахарын түвшин огцом өсчүүд буцаад хариу уруулаар буцаад огцом ундаг. Тэгэхээр нөгөө тэр огцом унчаар цусан дах сахарын түвшин багдаад эхлэн гутал шууд хүн залхуураад нойр нь хүрээд эхэлдэг юм байна л да. Тэгэхээр тийм учраас өдрийн хоолны дараа нойрч хүрээд идэм аа. Тэгэхээр заавал тэрийг одоо нөгөө угаасаа ингээд өсөөд угаасаа унж байгаа юмыг тохируулахын тулд аль болох тохируулахын тулд те өдрийн хоолоо бас зөв сонгож идэх нь айгүй чухал аа. Тэгэхээр нөгөө өдрийн хоолндоо аль болох те нөгөө гурил будаа гэдэг зүйлийг бага оролцуулсан хоолыг иддэг те илүү нөгөө ногоо ч юм уу жимстэй тийм хоолыг идвэл илүү одоо хөнгөн ирч хүчтэй байх боломжтой гэсэн санаа бас байсан. За тэгэл нөгөө мэдээж гурлан бүтээгдэхүүнүүдийг аль болох багасгах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэнд чинь бас л нөгөө давстайч бай, чихэртэйч бай. Ерөөсөө л энэ бол гурлан бүтээгдэхүүн бол өөрөө сахардан бөмбөлөг байна л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас гурлан бүтээгдэхүүн дээрээ бас анхаарах хэрэгтэй. За тэгээд бас нэг бүр онцолж хэлмээр байгаа бас нэг зүйл бол бид нэр одоо ингээд хоолоо удаан зажилж идэ гэж уг нь хүүхдүүдтэй өөрсдөө айгүй хилээд идэг хэрний яг бодит байдал дээр бид нэр хоол айгүй хурдан идчихдэг шүү дээ тий. Гэтэл хоолны одоо өдрийн хоолны цаг ч юм уу ажил дээр гаргаж өгж байгаа цаг бол бүтэн 1 цаг байдаг. Гэтэл яг үүндээ ингээд хүмүүсийг харахаар тэр бүтэн 1 цагийн бараг хоол нь яг ингээд урд нь ирэхэд 10-аас 15 минутанд хоолоо шууд идэж дуусчихсан юм байна л да. Гэтэл зохиогч маань бол энэ дээр та нэг удаа зажлахдаа 30 удаа амандаа одоо нэг удаа юм хийвэл 30 удаа тэрийгэ зажлаа. Тэгээд нийт хоол идэх хугацаа чинь доороо иж 30 минут байх ёстой тий. Хоолоо идэж дуусч байгаа хугацаа чинь 30 минут байх ёстой. Ингэснээр одоо таны бие бол одоо шин тижээлтэй юу байдгийг тэр бүхнийг авч чадна. Дээрээс нь одоо хүний тарих ингэдэм байл да нөгөө хоолоо ингээд идж явах явцад одоо удахгүй цадах гэж байна гэдэг мэдээллийг тархиндаа өгдөм байх. Гэтэл тэрийг нөгөө нэг бид нар тэр одоо мэдээллийг өгөх хугацаанаас нь өмнө хоолоо идчихэд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс хитрхи хурдан хоолоо идчихээрээ цадж байгаа гэдгийг мэдэхгүйгээр дахиад идэх гэдэг юм байна л да. Тэгээ тийм ч учраас нөгөө хурдан иддэг хүмүүс чинь нэмж идээд хурдан идсээр агаад магадгүй жин нэмэгддэг, таргалдаг ийм асуудлуудтай болдог. Тэгэхээр хамгийн гол нь хоолоо сайтар зажлаад тэгээд удаан идэж явах нь айгүй чухлаа гэсэн бас зөвлөгөө энэ хэсэгт байсан. За тэгээд угаасаа нөгөө та хэд маань ч гэсэн мэдж байгаа, сонсогчд маань ч гэсэн мэдж байгаа альва юм чинь нэг ходоод руу ороод шингэх хугацаа гэж байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр хугацааг айгүй сайн бодолцоод одоо оройн хоол хэдэн цагаас хойш байж болохгүй вэ? Хэд гэхэд хоолоо идсэн байх ёстой вэ гэдэгт аягүй сайн анхаарах хэрэгтэй. Унтахаасаа 4 цагийн өмнө оройн хоолоо идээд дуусгасан байх нь маш чухал байдаг. Яагаад гэхээр будаа жишээлбэл ходоонд шингэх хугацаа нь 2-оос 3 цаг байдаг. Мах уураг болохоор 4-өөс 5 цаг байдаг. За махны өөгт бас бүр 7-оос 8 цаг байдаг учраас унтахаасаа 4 цагийн өмнө буюу одоо хэрвээ та 10 цагт унтдаг бол 6 цаг гэхэд хоолоо айлуулах идсэн байх шаардлагатай гэсэн ийм зөвлөгөөнүүдийг ол оруулж өгсөн байгаа. За тэгээд бас нэг одоо хүмүүсийн эргэлзээд идэг бас нэг зөвлөгөө хэлээд энэ бүлгээ дуусгая. Тэрний юу вэ гэхээр нөгөө хүмүүс чинь ингээд арх хүний бид маш муу, арх хүний бид угаасаа муу гэж яриад идэг. За энэ зохиогч маань болохоор арх хүний бид бол муу биш ээ. Харин ч одоо дарс болон одоо нэрмэл архин цусан дах сахарын түвшинг бууруулж өгдөг давуу талтай. Гэхдээ мэдээж энэ цохих хэмжээгээр хэрэглэх нь чухал юм гэсэн санааг оруулсан байгаа. За тэгээд ялангуяа одоо нөгөө улаан дарс те цагаан дарсыг ер нь бол оройдоо цохих хэмжээгээр хэрэглэсэн байхад одоо таны цусан дах сахарын түвшин хэвийн хэмжээндээ очдог, буурдаг байдаг учраас энийг бол хэрэглэх нь зөв гэж би өвч
нүүдтэй хүртэл зөвлөдгөө гэсэн байсан. Харин PIV тэгээд одоо энэ нөгөө Япон зохиогч учраас Японы саке гэдэг архид штэ. Энэ зүйлийг бол хэрэглэх нь тохиромжгүй. Яагаад тэгэхээр энэ хоёр нь одоо PIV болон саке нь сахарыг их агуулсан гэж үздэг учраас заавал энийг бол амар их ч юм уу хэрэглээд авах шаардлагагүй. Түүний оронд харин дарс ч юм уу те нэрмэл арх хэрэглэх нь илүү одоо танд үр өгөөчтэй одоо тийм байна гэсэн санааг оруулж өгсөн байлээ. За тэгээд энэхүү бүлэг маань ер нь бол өглөө өдөр оройн хоолндоо юу юуг анхаарах талаар зөвлөгөөний хэсгүүдтэй байсан. За тэгээд дөрөвдүгээр бүлгийг маань манай бүжээ маань ярина. За дөрөвдүгээр бүлэг маань хөшрүүлэхгүй хооллох арга гэж юм бүлэг байгаа. За тэгэхээр хөшрөлт маань бас одоо бидний хоолтой холбоотой болж таарж байна. Тэгэхээр энэ бүлэгт маань хөшрөлт хэрхэн үүсдэг, тэгээ сахарын хэрэглээ үүнд хэрхэн нөлөөлдөг болон ямар хүнс хэрэглэснээр бид нар хөшрөлт болон түүнийг дагаж ирдэг өвчнүүдээс сэргийлж болох талаар тайлбарласан байгаа. За энэ дээр болохоор хамгийн эхлээд хөшрөлтийн талаар ойлгох нь эхлээд тайлбарлаж ярив. Тэгэхээр хүн амьд явахын тулд зайлшгүй хоёр бодистой зайлшгүй чухал байдаг. Хүнд энэ нэг нь глюкоз, нөгөөх нь хүчил төрөгч. Тэгэхээр энэ хоёргуугаар одоо хүн өөрөөр хэлбэл ямар ч амьдрах боломж байхгүй гэсэн. За тэгтэл энэ хоёр маань яадаг вэ гэхээр хоорондоо нийтээд ингээд нэгцний үр дүнд ус, нүүрс төрөгчийн давхар хэсэл буюу CO2 тэгээд энерги үсч бий болдог гэсэн. Тэгэхээр хүнийг амьд байлгадаг эд эсэд хэрэгтэй энерги энэ дундаас үүсдэг гэсэн. Гэтэл нөгөө энэ хоёр үйл явцын үр дүнд глюкозжих хүчил төрөгч нь эсэлдэг гэсэн хоёр одоо муу өгөгдөл буюу муу процесс явагддаг. Энэ хоёрын процессын үр дүнд гарсан байцууд нь эсэргээрээ буцаагаад хүний биеийг одоо хаасаагүй гэмтэж хогшруулдаг гэсэн. Тэгэхээр хүчил төрөгч глюкоз хоёр маань хүний амьд авахд хамгийн чухал хоёр байц боловч нөгөө талаараа энэ хоёр маань буцаагаад хүнийг хогшруулээд байдаг л гэсэн байгаа. За энэ дээр болохоор би глюкозжих процессын илүү яриа. Глюкозжилт гэдэг нь юу юм бэ гэдэг нь глюкозжилт гэдэг нь хүний биед уураг, липид буюу өөхтөс, глюкозтэй энэ гурван хоорондоо нэгдээд одоо нэгдснээрээ муудах урал үүсдэг. Эний үр дүнд ямар бүтээгдэхүүн ямар байсан гэх хими оруулаар гардаг вэ гэхээр AGE буюу Advanced Glycation End Products гэж буюу глюкозын эцсийн бүтээгдэхүүнүүд үүсдэг гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо манай сонсогчдод бол энэ AGE гэдэг одоо нэр томьёо бол шинэхэн байгаа. Гэхдээ энэ ойлголт маань бүр 1970-аас хойш одоо ингээд олон төрлийн судалгаанууд хийгдээд энэ бодис маань маш олон төрлийн өвчний сувь болдог. Жишээлбэл чихрийн шижин, бөөрийн түйдгэнцрийн гэмтэл, зөнөгрөх өвчин гэж ярьдаг Альцгеймерийн өвчин хүртэл үүсгдэг одоо гол буруутан гэдэг нь аль хэдийн тогтоогдсон. Сүүлийн үед одоо сонсоход энэ AGE-г ярьж байгаа зүйлүүд нь болохоор өрсөл үүсгдэг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж бас манайхан сүүлийн үед ярьдаг болсон байгаа. Тэгэхээр энэ бодис яг үндэ одоо бидний хөгшрөлтийн процессыг биднийг одоо хөгшрөлийн процессын гол буруутан болоод байгаа. Тэгэхээр энэ бодис үүсгээрээ одоо энэ олон өвчин үүсэх суурь нь болохоос гадна өөрөө энэ бодис нь бидний биед байгаа уурэг липидийн бүтцийг өөрчлөөд байдаг. Тэгэхээр ингэснээр яа гэхээр бидний биед болохоор коллаген гэдэг одоо залуу арсыг залуу уян хатан байлгадаг энэ коллаген гэдэг уураг байдаг. Тэгэхээр энэ уургийн одоо гол нь очиод AGE гэдэг бодис маань ороод ингээд суучдаг. Тэгэхээр энэ яа гэхээр коллагены бүтцийг өөрчлөөд сунтгай чанарын одоо алдагдуулдаг. Ингэснээр үрчлээ үүсэх, сэх нөсөө толб үүсгэх гэдэг арсыг хөгшрүүлдэг хамгийн гол шалтгаан AGE байдаг. За түүнээс гадна AGE энэ өөрөө өрсөл үүсгэх бодисуудыг бас араасаа дагуулan бий болгодог. Ингэснээр бид архаг өрсөл үүсгээд байдаг. Тэгэхээр үүсгдэг. Тэгээ дээрэс нь энэ AGE-ийн хүний биед ганцхан үүсдэг үү? Хүнсний маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд энэ бодисыг тодорхой хэмжээгээр агуулдаг. Дээрээс нь
биднийг одоо хоолоо хуурж идэх, шарж хуурж идэхэд хүнсэн дагуулагдж байгаа ээжийн улам нэмэгддэг. Хоолндох түлэгцэн хэсэгт хамгийн ихээр энэ байц агуулгадаг гэсэн үг. Тэгэхээр бид аль болох энэ төрлийн хуурсан, шарсан хоолноос аль болох татгалзах одоо шаардлагатай гэсэн үг. Түлэгцэн хоолыг бол бүр идэж болохгүй байгаа. За тэгээд бид нэр энэ номд болохоор энэ бодисыг бид яаж хоримтлуулахгүй байх, аль болох бага байлгах вэ гэдэг. Яаж ингэж бага байлгаснараа бидний хөшрөлтөөс сэргийлэх боломжтой гэж зохиолч маань хэлж байгаа. Тэгэхээр энийг яаж багасгах вэ? Яаж ихсгээс зайлсхийх вэ гэж байгаа. Тэгэхээр нэгт нь цусндах сахараа ихсгэх хүнсний бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо нүүрс уснаас татгалзсан өгтөөс будаа, гурил, чихэр, ундаанаас бид татгалзах хэрэгтэй гэсэн. Хоёрт нь ээжийн явуулсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Гуравт нь хоол хүнсээ бэлтгэхдээ маш анхаарах хэрэгтэй. Ээжийн одоо бага тодорхой хэмжээгээр одоо хүнсний бүтээгдэхүүн агуулж байгаа бүтээгдэхүүнийг шарахад нэг хэмжээгээр ихсэн, хуурахад тодорхой хэмжээгээр бас ихсэн. Гэтэл энийг чанаад болох үед ээжийн бодис нь харьцангуй бага хэмжээнд байдаг байгаа. Тэгэд аль болох болохоор хүнсийг одоо түүхий байдлаар хэрэглэж болдог хүнсүүдийг хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр бидний хоол бэлтгэх явцад энэ бодис нь маш их хэмжээгээр хүнсэнд ихсдэг байна. За бас дараагийнх нь арга нь нарны хит яган туянаас өөрсдөө хамгаалах хэрэгтэй гэж байгаа. Бид нар ингэж ойлгодог шүү дээ. Нөгөө нарны хит яган туян бидний арсанд одоо нөлөөлөд бид нар ингээд нөхцөл тал бүсгээд байна гэж үздэг. Гэтэл энэ маань яг үндэ болохоор нарны хит яган туяа тусан хэсэгт AGE гэдэг бодис маань хитрхи одоо хэмжээ нь ихсдэг. Тэгэхээр AGE гэдэг бодис ихсээд байгаа учраас бидний арьс нөхцөл тал бүсээд байгаамаа гэсэн. Тэгэхээр өөрийгөө бид нар одоо нарны тос төрөх байдлаар хит яган туянаас хамгаалах хэрэгтэй гэдэг. Энэ дээр нэг гоё жишээ авсан байгаа. Энэ жишээлбэл 29 настай эмэгтэйг шинжилж үзээд нарны гэрэл гардаггүй биеийн хэсэгт нь болохоор ээжийг хэмжиж үзэхэд 13.34% байсан. Эсвэргээрээ наран дийл гардаг буюу хоёр өмсгний хооронд үзэхэд 20.7% байсан. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрүү нь бараг 22 дахин их байгаа. Тэгэхээр нарны хит яган туян бас биднийг одоо хөгшрөх процесст ээжийг ихсгэх замаар нөлөөлдөг байна. За дараагийнх нь тамхинаас татгалзах хэрэгтэй. Энэ тамхи татах үед болохоор тамхи татсан үед 30 минутын турш цусндах ээжийн өндөр хэмжээнд байдаг. Тэгэхээр энэ болгоноос бас зайлсхийх хэрэгтэй. За тэгээд зохиолч маань энэ дээр бидний цуснд ямар бүтээгдэхүүн одоо бидний хэрэглэж байгаа хүнсэнд ямар бүтээгдэхүүнүүд сайн бэ гэдгийг тайлбарласан байгаа. Жишээлбэл могоо заагаас дахианы мах, тунаа заагаас нь болохоор байгалийн антиоксидант бүтээгдэхүүн. Антиоксидант гэдэг нь болохоор нөгөө огчил төрөгч эсэлдэх процессээс үүссэн байцуудын эсрэг хүчилгээтэй байц гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ нь залуужуулах хүчилгээтэй гэсэн үг. За түүнээс гадна B1 болон B6-гийн амин дэмүүд бидний хөгшөлтөөс хамгаалдаг. Тэгэхээр энэ B1 B6-г авалсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэх хэрэгтэй гэсэн үг байгаа. Жишээлбэл гахаа мах, могоо заагас, бор будаа, шар буурцаг, элэг болон дахианы мах байгаа. За түүнээс гадна полифенолоор баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр полифенол ямар хүнсэндээ их агуулгадаг гэхээр цагаан дарс, улаан дарсанд, шар буурцагт тэгээд кофенд бас агуулгадаг. Тэгээд сайн чанарын какаонд агуулгадаг байгаа. За тэгээд энэ дээр бидний бас нэг хүмүүсийн гаргадаг их алдааг маш энгийнээр гоё тайлбарсан байгаа. Калогон идэх үр дүнгээ гэдэг. Калогон одоо нэмэлт байдлаар хүнсний нэмэлт байдлаар аgiuх зарагддаг. Хүмүүс маань ч гэсэн нэг авч хэрэгэлдэг. Тэгэхээр калогоныг хийлээгээд тэр нь бидний цуснд одоо калогон байдлаар ордоггүй. Бид нэр калогон өөрөө уураг. Тэгэхээр бид нарыг идэхэд хоол боловсруулах ферментэд задраад жижиг амин хүчил болж цуснд ордог. Тэгэхээр калогон ерөөсөө цус руу ордог юм шүү. Тэгэхээр одоо калогон идээ залуужин, калогон уугаа залуужин гэж байгаа бол энэ айгүй буруу ойлголт шүү гэж зохиолч маань одоо загсан байгаа шүү. За ингээд 4-р бүлэг маань болсон. Манай 5-р бүлгийг эхлэн маань ярина. За 5
5 дугаар бүлэг маань болохоор өвчнөр өвчлөхгүй хооллох арга гэсэн гарчигтай бүлэг байгаа. За бүлгийн эхэнд болохоор хүн яагаад өвддөг вэ гэдгийг эмч маань товч бөгөөд тодорхой тайлбарласан байгаа. За хүн өвддөг шалтгаан нь болохоор дархлааны систем нь дархлааны хүч нь буурсахаар өвддөг гэсэн байна. За тэгээ орчин үеийн хүмүүс өдөр тутмын буруу хооллолтоос арга барилаасаа болоод дархлааны тогтолцоо нь унсаар байгаа. Тийм ч учраас орчин үед одоо хавдартай хүмүүс илүү их болоод байгаа гэж бичсэн байлаа. За тэгээ яагаад хооллолт айгүй чухал вэ гэвэл хүний биеийн дархлааны одоо хүч гэх юм бол 80% нь гидсэндээ байдаг гэж байгаа юм. За тэгэхээр цааш нь болохоор зохиолч маань дархлаагаа өндөр байлгаж өвчнөөс сэргийлэх хооллолтын 9 аргыг бичсэн байгаа. За ихэнх нь дандаа нөгөө бусад юунуудаагаа ингээд давхцсан. Гэхдээ арай ондоогоор тайлбарлсан байгаа. За би эндээс хоёрын сонгоод ярив. Эхнийх нь болохоор хиймэл амт оруулагч нь элсэн чихрээс илүү аюултай. За одоо чихрийн шижин өвчтэй, за тархлаас сэргийлж байгаа хүмүүс их хөвчлөл нөгөө sugar free гэсэн бичгтэй бүтээгдэхүүн айгүй хэрэгэлдэг тийм. За одоо Coca-Cola гэн тийм Coca-Cola-ны sugar free гэсэн хувилбар байдаг. Тэр бол сахаргүй гэсэн байдаг. Гэвч эдгээр нь дотроо хиймэл амт оруулагч буюу хиймэл сахартай байдаг. За тэгээд энэ sugar free гэсэн бүтээгдэхүүнүүд маань тусандах сахарын түвшинг илүү өсөгдөг одоо элсэн чихрнээсээ илүү өсөгдөг гэдэг нь батлагдсан байгаа. За мөн түүнчлэн за гидсний бактеринд сөргөөр нөлөөлж гидсэнд өөрчлөлт оруулдаг гэсэн нь сүүлд батлагдсан гэж хэлээ. За тэр дундаа одоо хэрэг sugar free гэсэн бүтээгдэхүүн улам их хэрэглэсээр л байх юм бол гидсний салст бүх өвчнөд жижиг нүх гаргаж бүр хурцтгал асуудал үүсгэж эхэлдэг гэсэн байгаа юм. За тэгэхээр одоо ихэнх одоо хүнсний брэндүүдтэй дандаа sugar free сахаргүй гэж айгүйх рекламддаг боловч тэр нь за нөгөө сахартай гэдэг бүтээгдэхүүнээсээ илүү долоон бор илүү биеинд аюултай байдаг байх нэ. За тэгээд дээрэс нь хиймэл амт оруулагчаас гадна фруктоз, глюкозын сахар, фруктозын шингэн сахар гэх мэт тэмдэглэгээ бүхий чихрүүдээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг эмч маань хэлсэн байлаа. Ер нь бол сахар гэдгийг сахаридыг маш олон янзаар бичдэг гэж хэлээ. Тэгээд хэрэглэгчд маань тэр нөгөө олон янзаар бичдгийг мэддэггүй болохоор өөрийгөө сахаргүй мэдээд байна гэд бодоод идэг ч дотроо маш их сахартай байдаг. Тэгэхээр өөрийгөө одоо нөгөө сахарын талаар мэдлэгтэй болгоорой гэж сонсогчдод хэлмээр байна. За дараад нь болохоор би далайн замгаар гидсний бактерийг тэмцэлжүүлдэг гэдгийг сонгосон байгаа. За энэ нь болохоор сүүлийн жилүүдэд одоо гидсний бактерийг айгүй их судалдаг болж байгаа. Яагаад гэвэл би сая дурдсан гидсний орчинд хүний дархлааны 80% байдаг болохоор хооллолт маш чухал болж байгаа. За тэгээд олон төрлийн одоо дархлаа хооллолтоос болоод олон төрлийн өвчин нэмэгдэж байгаа. За тэгэхээр одоо гидснийхаа бактерийг тэмцэржүүлэх маш их шаардлагатай болж байгаа юм бид нар. За тэхийн тулд гидсний бактерийн дуртай тэжээл нь хүнсний уустаг эслэг юм гэсэн мэлээ. За тэр нь болохоор далайн замаг, сармис зэрэг хүнсэнд ихээр агуулгадаг. За гидсний орчинг тогтворжуулахын тулд эдгээр хүнсийг ихээр хэрэглэх хэрэгтэй шүү. За түүнчлэн нохоонд их агуулгадаг хүнсний уустаггүй эслэгч хүнс шаардлагатай байдаг. Гэхдээ хүнсний уустаггүй эслэг нь баасны хэмжээг ихсгэж хаягдл бодисыг гадагшлуулахад маш их үүрэг гүйцэтгэдэг гэж хэлээ. За ер нь эрэгтэйчүүд өтгөн хаталт залуудаа тийм өтгөн хаталт нэлээ өтгөн хаталт болдгоо гэх юм уу. Тэгээ 50-аас дээш насны болоод ирэхээр бүрэлдэхүүн өдрөө нуудаад өтгөн хатаад эхэлдэг. За тийм болохоор залуугаасаа эхлээд гидснийхаа бактерийг тэмцэржүүлж эхлээрэй гэсэн мэлээ. За гэх мэтчлэн за тэгээд уураг одоо бөөрийг гэмтээдэг давсны хэрэглээ өндөр байх нь муу гэх мэтчлэн хооллох аргуудыг юунд анхаарах вэ гэдгийг хэлж өгсөн байгаа.
За ингээд 5 дахь бүлэг маань дуусаад 6 дахь бүлэг л орж байгаа тийм. За 6 дахь бүлэг нь одоо ингээд ер нь бол эхний 5 бүлэгт яг нөгөө номын 68 одоо эрүүл хоолтын, зөв хоолтын 68 аргыг тайлбарлаад өгөөд 6 дахь бүлэгт нь болохоор энэ нөгөө яалтчгүй Япон ном учраас 100-аас дээш настай хүмүүсийн нийтлэг 14 гэсэн сэдвийн хүрээнд 14-ийг тайлбарлаж оруулж өгсөн байгаа юм. За тэгээд хүмүүс ер нь л бүх хүн мэдж байгаа тийм Япончууд амар урт наслалтаараа бараг тэргүүлж байгаа гэж хэлэхэд ч болохоор тийм орон. За тэгэхээр яагаад ер нь тэгж урт наслж болоод байна гэдэг талаар та нартай бас хуваалцсан харуулan юм биш ч гэсэн тий чухал гол зүйлүүдийг нь бас өөрийнхөө л хувьд гэж утсан зүйлүүдийг хуваалцъя гэж бодож байна. За дэлхийн дундаж наслалт сүүлийн 35 жилийн дотор 10 жилээр уртсан байна. За ер нь бол Япон хүмүүсийн 100-аас дээш наслж байгаа хүмүүсийн тоо ч гэсэн 60 мянгыг даваад байна гэж байгаа. За тэгэхээр маш их олон одоо 100 наснаас дээш насны хүнтэй ах нь шүү дээ. За тэгээд ер нь бол энэ зохиолч маань ингээл эмч маань ингээд өвчтнүүдтэйгээ уулзахаараа за ингээд 100 ч наслж болно шүү дээ. Та ингээд хоолтонд анхааруул те 100 ч наслах боломжтой шүү дээ гэд хэлэхээр хүмүүс ер нь бол тэгэж амар хөгшин тийм амар урт наслах ямар ч шаардлагагүй 85 нас хүрсэн байхад л хангалттай гэж хэлдэг гэж байгаа. Гэтэл эргээд 100 насыг илээгээд те 100 настай явж байгаа хүн дээр очиод за ингээд 100 наслах ямар байна те та ер нь цаашаа ингээд үнэхээр сайхан амьдрахыг хүсэж гэнэ үү гэхэд 100 настай хүн бол дахиад аль болох л удаан амьдрахыг хүсдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо нөгөө хүний хүсэл хэсэл хоёр чинь ингээд зөрчилдөөдөө шүү дээ тий. Гэтэ ер нь бол 100 наслчаад дахиад аль болох удаан хугацаанд амьдрмаар байна гэдэг нь өөрөө энэ одоо өөрийнхөө тий үзэх ёстой зүйлээ үзсэн, мэдрэж авмаар байгаа зүйлээ бүгдийг авсан яг нэг сэтгэл амар тайван амьдрах яг тэр цаг хугацаанд очсон юм шиг тийм гайхалтай мэдрэмжийг бас хүмүүс төрүүлдэг юм байна лээ гэж энэ хүн бас дүгнсэн байгаа юм. За тэгтээ өөрөө мэдээж 100 наслж үзээгүй учраас аль болол тэр үнэхээр тэр замыг туулаа явцсан 100 наслсан хүмүүсээс одоо судлаад дээрэс нь бас одоо энд нөгөө нэг American National Geographic гэж сэтгүүл өгдөө шүү дээ тий. Тэр сэтгүүлийн нийтлэгч Dan Buettner гэдэг хүн байгаа. За энэ хүн болохоор ерөөсөө энэ өндөр наслаад байгаа хүмүүстэй тэр одоо орнуудаараа аялаад цэнхэр бүс нутаг гэдэг юм ном гаргасан юм байна л да. Тэгээд тэр номондоо яг яагаад энэ хүмүүс 100 наслаад байгаа юм бэ гэдэг талаар маш юм сонирхолтой гоё нийтлэл мэдээллүүдийг оруулж өгсөн юм байна. Тэгээд тэр номыг бас уншаад өөрийн одоо туршлага болон энэ номноос уншиж олж мэдсэн зүйлээсээ яг энэ дараах 10 дүрмийг бол гаргасан байгаа юм. За тэгэхээр одоо хүний бол тэ 100 наслна гэдэг нь өөрөө одоо хаана амьдраад байгаа гэхээсээ илүү одоо хүний тэр одоо юу гэдгийг эрүүл мэнд гэхээсээ илүүтэйгээр ерөөсөө л хүний амьдралын хэм маягтай л холбоотой байна. Амьдралын хэм маяг тий. За тэр идэж ууж байгаа зүйлтэй л маш их холбоотой байна. Түүнээс ч одоо юу гэдгийг энэ багаасаа нэг тийм хөдөлгөөнтэй байсан учраас л одоо 100 наслчлаа гэдэг ч юм уу. Тэр бол биш. Эсвэл одоо энэ Японых учраас 100 наслаад байна гэх биш тий. Ерөөсөө л тэр амьдралын хэм маяг гэдэг зүйл нь өөрөө айгүй чухал байна. Тэгэхээр хаана тэр зөв амьдралын хэм маяг байна? Тэр газар та бол 100 наслах бүрэн боломж байгаа гэсэн санааг хэлж илээ. За тэгэл мөн адилтай яг л энэ номон дээр гарсанчлан одоо бид хэд бас түрүүн та нартай ярьж өгсөнчлэн шар буурцгийн сүү за тэгэл нөгөө шошванду улаан буурцаг дүүпүү тий. Ингээл буурцгийн төрлийн хүнсийг хийддэг байх нь таныг урт наслахад нөлөөлдөг гэж байна. За тэгээд надад бол яг сонирхолтой байсан эсүүдээс л би хэлье гэж бодод байна л да. Налуу замаар алхдаг гэсэн дүрэн байгаа. За энэ нь юу вэ гэхээр нөгөө бид нар чинь дандаа л ийм их замаар л ингээл одоо өөрөөр хэлбэл хөлөндөө нэг их ачаал өгөхгүй хөлний тэр нөгөө ажилдгүй булчнуудаа нэг их ажилуулдаггүй ерөнхийдөө л нэг
тодорхой хэмжээний булчин ажилуулаад тий дандаа их замаар ч юм уу эсвэл ингээл лифтэнд ороо суучдаг эсвэл ингээл нэг сандал дээрээ суучдаг юм уу байдаг. Гэтэл ингээд налуу замаар алхна гэдэг нь өөрөө хөлний тэр ажиллахгүй байгаа булчнуудыг ажилуулж өгдөг. За дээрээс нь мэдээж л хүн хөдөлж гинэ гэдэг чинь эрүүл мэндэд нь тустай байдаг. Тэгэхээр нөгөө өөрөөр хэлбэл бага зэргийн хөдөлгөөнөөр өөрийнхөө эрүүл мэндийг одоо маш сайнаар дэмжих тэр арга бол ерөөсөө та налуу замаар алхаж агаарай. За эсвэл одоо дээш доошоо шатаар өгсөж бууж агаарай тий. Тэгээд Японд бол Японч гэлтгүй энэ урт наслаад байгаа хүмүүс ерөөсөө яадаг вэ гэхээр одоо заавал ингээл тий би урт настай би одоо хөгшин нас өндөр хүн тий заавал би ингэж алхмааргүй байна. Эсвэл заавал би ороо засмааргүй байна. Заавал би аяг тав угаамааргүй байна. Заавал тэгмэргүй байна, ингэмэргүй байна гэдэггүй. Одоо хөгшөрөх тусмаа л хийж чадах тэр зүйлээ заавал хийх гэж хичээдэг тийм хүмүүс юм байна л да. Ор засах, аяг тав угаах тий бүр хоолой хийж үнэхээр чадах тэр чадамж нь байгаа бол аль болох тэр зүйлсүүдээ хийж хөдөлгөөнтэй байхыг илүүд үздэг юм байна. За тэгээд дараагийн нэг надад бас таалагдсан хэсэг нь мэдээж нөгөө энэ урт наслаад байгаа гол одоо баримталж байгаа дүрм юу вэ гэхээр эрүүл мэндийн наривчлсан үзлэг хийлэгдэх бай буюу эрт илрүүлэл эрт тэмцэлдэг байя гэдгийг одоо маш сайн дүрмээ болгож баримталж явдаг ийм хүмүүс байд юм байна. За тэгээ манайхан яадаг вэ гэхээр нөгөө эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг гэхээр данаа нэг юм ерөнхий шинжилгээ өгөөл те ерөнхийдөө л гайгүй байна гэчихэр л за ер нь би гайгүй юм байна гэл өөрийгөө эрүүл байгаа юм байна, зүгээр байгаа юм байна те санаа зовлтгүй юм байна гэдээ яваад байдаг. Гэтэл нарийн шинжилгээ, наривчлсан үзлэгт орно гэдэг чинь өөрөө айгүй чухал шүү. За ходоод эзний дуран, цээж эз хэвлийн дуран те за тэгээд тархины MRI энтерт үзүүлж авах нь айгүй маш чухал байдаг. Яагаад гэвэл одоо жишээлбэл тархины MRI-д үзүүлнэ гэдэг нь өөрөө одоо тэр тархины цүлхэн жижиг хатуурлуудыг эрт илрүүлэх боломжтой, хүнд өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой болдог. За дээрээс нь зүнх өвчнөөс хүртэлх одоо урьдчилан сэргийлэх боломжийг олгодог учраас наривчлсан үзлэх гэдэг зүйлд маш их анхаарлаа хандуулдаг юм байна. За тэгээд нөгөө хэтрүүлж иддэггүй буюу одоо нөгөө хоолыг бүр ингээл цадцсан ирнэ ч гэсэн идээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Юусоо тийхгүй. Хүн ер нь бол 80% хүртэл цадгалан мэдрэмж авсан л болох хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ манай зохиолч бол энийг бүр 70% байлгах хэрэгтэй гэж зөвлөсөн байлээ. Өөрөөр хэлбэл бүр ингээд тултлаа цадах хэрэггүй. Та үнэхээр ингээд ерөөхдөө цадаад тий цадсан мэдрэмж аваад одоо тэр хэмжээгээ хэмжиж өөрөө чадах бол 70% дээр ирсэн бол окей болно гэдэг одоо тийм хязгаарыг өөртөө бас тавьж сураарай. Энэ бол маш одоо таны урт наслалтанд маш сайн нөлөөлөх зүйл шүү. За тэгээд нөгөө хоолны хэмжээгээ өөрчлөх биш хамгийн гол нь өдөрт хэд удаа хувааж идэх нь чухал. Тэгээд түрүүн хэлсэнчлэн сайтар зажлаад удаан идэж байгаараа тий нөгөө тархинд цадчихна гэдэг мэдээллийг нь очих хүртэл удаан идэж заншаарай. Тийм дадалтай болоорой гэсэн мэсэн. За тэгээд шоколад иддэг гэсэн нэг дүрэн байгаа. За ер нь бол какаогийн найрлаганд төрөл бүрийн үйлчлэгээ байдгаа тий. Ер нь бол цусны даралтыг бууруулдаг үйлчлэгээтэй байдаг. Дээрээс нь какао нь кальц, цайр, магний, төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг байдаг учраас эдгээр найрлагууд нь ерөөсөө таны эрүүл саруул урт наслахад хувь нэмрээ оруулнаа. Гэхдээ нөгөө нэг какао одоо юу гэдэг шоколад идэхээр л ямар ч хамаагүй шоколад идэж болохгүй шүү дээ. Тэгэхээр какаоны агуулмж нь 70%-аас дээш шоколад идэх хэрэгтэй. За тэгээд ийм шоколадыг нэг өдөрт 25 г орчим л идэхэд тохиромжтой байдгаа гэж зөвлөсөн байлээ. За тэгээд нэг хамгийн чухал бүр энийг бүр хаач хэлмээр хинт ч хэлмээр байгаа нэг чухал дүрм нь эмчээ сонгодог бай буюу одоо эмчээ өөрөө л аягүй сайн сонгодог байх хэрэгтэй. Тэрийг маш сайн бүр ингээд бүр хариуцлагатайгаар тий цаг гарган судалж агаад яг мэрэгжлийн яг одоо таны тэр одоо асуудалд мэрэгжлийн зүгээс дээрэс нь маш туршлагатай тэгж хандах тийм эмчээг олоо. За сүүлийн үед хүмүүс яадаг вэ гэхээр ерөөсөө л одоо хаана ямар сайн имлэг вэ тийшээ явъя тий
магадгүй тухайн одоо зар сурчлагаа амар сайн хийцэн эмнэлгийг сайн гэж ойлгоод шууд тийшээ явдаг ч юм уу. Гэтэл одоо цагт бол эмнэлэг сайн байлаа гэд бүх эмчнэр нь сайн байдаг гэсэн үг бол биш ээ. Харин одоо магадгүй бүр жижиг эмнэлэгт ч гэсэн тий танаа дүүргийн эмнэлэгт ч юм уу за хувийн биш тий одоо тэр бүхэл өрхийн эмнэлэгчин ч гэсэн маш гайхалтай, маш чадварлаг эмч байж болно. Тэгэхээр эмнэлэг сонгоно гэхээс илүү эмчээ зөв сонгож сураарай. Ур чадвартай эмчнэртэй зөвхөн том эмнэлгүүдэд л байдаг гэж ойлгож болохгүй шүү гэсэн ийм дүрмийг хэлж өгсөн байлээ. За тэгээд энэ хүү ном маань бол ингээд дуусчих. За ер нь бол номын төгсгөлд бол эрүүл мэнд бол маш чухлаа. Хүмүүс ингээл өөрийгөө амжилттай амьдрах чинь тий одоо карьер нь сайн явж гин амьдрал сайхан байна гэд ингээл сайн ажил хийгээл ахаар л сайн гэж бодоод байдаг. Гэтэл сайн ажил хийхин тулд эрүүл мэнд бол хамгийн юунаас илүү хамгийн чухал байдаг. Тэгэхээр нөгөө нэг хамгийн чухал гэдэг зүйлээ 2 дугаарт ч юм уу 3 дугаарт өрөөсөө тавьж болохгүй 1 номерт тавиад тэр зүйлдээ маш сайн сэтгэл цаг тий одоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг аягүй сайн гаргах хэрэгтэй. За гэтэл нөгөө эрүүл мэндэд анхаарч ийнгээл заавал эм тариа одоо витамин уух биш те өөрийнхөө өдөр тутмын идж байгаа хоол хүнс өөрийнхөө өдөр тутамдаа хөдөлж байгаа хөдөлгөөн дээрээ анхаарснаар л та эрүүл байх боломж бол танд бүрэн байгаа. Өөрөө өөрийгөө хүн аягүй сайн мэддэг гэж боддог ч гэсэн ерөөсөө мэддэггүй байдаг. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь эрүүл байхын тулд те бүх зүйлтэй аягүй сайн анхаардаг байгаарай гэсэн ийм санааг хэлээд ном маань дууссан байгаа. За тэгээд уламжлал ёсороо номноос онцлог 10 ишлэлийг бас та нартай хэлж өгье. За эхлүү маань эхлэх үү дээ. За тэгээ. За эхний ишлэл болохоор өөх тос их идлээ гэхэд өтгнөр гадагшилчдаг учраас хүний биед үлддэггүй. Харин сахарыг бол эсэргээрээ 100% хүний биед шингэдэг. За хоёр дахь нь хям, зайдас, бэйкон зэрэг боловсруулсан маханд хор тавдар үүсгэж байдаг болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага батлаж чадсан. Гэвч худалдаанд хязгаарлалт тавилгүй хэрэглэгчдийн өөрийнх нь сонголтод үлдээгээд байгаа юм. Тэгэхээр сонголтоо зөв хийгээрэй. Гурав дахь нь талах дангаар нь идэхээс илүүтэй өөх тосны зүйлтэй хамт идвэл цусан дах сахарын түвшин өсдөггүй болохыг тэр дундаа дээд зэргийн оливын тос хамгийн их үр дүнтэй. Энэ үр дүн зөвхөн талахаар хязгаарлагдахгүй бүх төрлийн сахаридэд ч мөн адилхан. За дараагийнх нь бүжээ. За дөрөв дэх нь сахарыг хэрэглэсний дараагаар дасгал хийж байгаарай. Ингэснээр цусан дах сахарын түвшин өсгөхөөс хамгаалж тархалтаас урьдчилан сэргийлнэ. 5 дахь нь коллаген ууж идэхэд ямар ч ашигтай үр нөлөөгүй. Амаар дамжин орсон коллаген бүгд босруулагдаж амин хүчил болон задардаг. Амин хүчлүүд задарсныхаа дараагаар шингэдэг тул коллаген үлддэг. 6. Нүүрэн дэх тууралт батхны асуудал ч гэсэн сахарыг хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаалдаг. За анка маань. За 7 дахь нь ямар ч төрлийн ажил хийдэг байлаа гэсэн бүтээмжээ дэвшлүүлэхийг хэрв та хүсэж байгаа бол цусан дах сахарын түвшнээ 70-аас 140 хооронд бариарай. 8-т нь тараг бол гидсэн дэх бактерийг тэнцвэржүүлж өгдөг. Өөрийн гидснийхээ бактерийг судлах боломжгүй тул төрөл бүрийн таргийг 2-7 хоног бүрээр туршиж үзээд сүүлийн үед гидсний байдал аятайхан байна гэж мэдрэгдсэн таргийг сонгож хэрэглээрэй. 9-т нь хоолоо идэхдээ цаг зарцуулж сайтар зажилбал удахгүй цадах гэж байна гэсэн дохиод тархины мэдрэлд очдог. Хурдан иддэг хүмүүст энэ мэдээлэл очихоос өмнө хоолоо идчихдэг тул нэмж идэх гээд байдаг. Тийм учраас тайван удаан сайтар зажилж идээрэй. 10-т баг зэрэг үлссэн үедээ сайн чанарын самар идэж байгаарай. Самар нь цусан дах сахарын түвшинг өсгөхгүй ба амин дэм, эрдэс бодис, уурэг мэтийн шимт тижээлүүдийг хагуулдаг гэсэн байна. За ингээд подкаст маань өндөрлөх болж байна да тий. Тэгээ ер нь бол айгүй
хүн болгон уншаасаа гэж бид нэр айгу бодсон. Дээрээс нь нэг тийм гэртээ байлгаж яхаар ном юм шиг надад санагдсан. Яг нэг хаанаас нь ч хамаагүй уншихад ойлгохоор маш амархан тий. Тэгээд хамгийн гол нь амгаах ухааны хамгийн сүүлийн судалгаа шинжилгээ болон статистикийн үзүүлэлтэн дээр тулгуурсан болохоор яг ийм нөгөө баталгаатай тий. Зүгээр нэг ийм аман яриа биш болохоор тэгээ гэртээ байлгаж одоо зөв хооллол тий хаяа марсан уу ер нь багтцдаг тий. Тэгэл хаяа зүгээр байж байгаа хаанаас нь ч хамаагүй уншаасаа гэж хүсэж байна. За жишээ нь би гэхэд одоо юу гэдэг улаан биш цагаан вино билүү уухыг хичээж эхэлсэн энийг уншаад за дээрэс нь оливын тосондоо хэрэглэж байхдаа айгу санаа зовдөг гэсэн л да амар тустай гэл. Одоо тэрэндээ ерөөсөө санаа зовхоо байсан. За дээрэс нь хоолоо хуурахаас илүү жигнэж идэж эхэлж байгаа гэх мэтчлэн ерөнхийдөө ингээ баг багаар хүн хоолтондоо зөв хооллолт руу чиглүүлж илээ энэ ном. Тэгэхээр тийм болгон сонсогч та бүхэн маань бүгдээрээ авч уншаад яг бүх тэр 68 аргын ойлгож аваарай. Тэгээд хэрэгжүүлээрэй гэдгийг айгүй хүсэж байна. Би энэ номыг жилийн өмнө уншижсэн. За тэгээд нөгөө эмэгтэй хүний дотоод хүч номтой цуг уншсан. Өмнө нь тэгээд энэ хоёр дээр байгаа нөгөө юунуудын одоо зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд за юу ч гэсэн тохоо үедээ бол 11 ил бол гассан. Тэгэхээр яалчгүй нөгөө тэгэхээр бол би бол энэ номонд бол нөгөө өөртөө бол баттай. Тэгээ яалчгүй нөгөө хэлсэн шүү дээ судалгаанд суйрлаж хийсэн бичигдсэн ном учраас тэр үнэхээр үр дүнтэй юм билээ. Өөрөө яг нөгөө хэрэгжүүлээд үр дүнгийн авсан болохоор бас үнэхээр айл болгонд байх хэрэгтэй ном гэж боддог. Ялангуяа айлаа эзэгтэй бол заавал унших хэрэгтэй. Айлаа эзэгтэй ч одоо хооллыг хийдэг, хооллыг сонгодог, хүнсийг сонгодог хамгийн гол хүн шүү дээ, тий. Тэгэхээр гэр бүлийн гişүүдээ аманд орох хоолыг сонгож байгаа хүн учраас энэ намыг бол заавал уншаарай. Тэгээд би бас бодлоо бид нэр бас азтай энэ тий одоо ингээл ийм гоё ном гарцсан тэрийг нь орчуулад монгол хэл дээр нь орчуулад авчираад бүр ингээд байлгаж идэг тий уншаач гэж байж идэг. Харин энэ номыг чинь бас ингээл авчрахгүй байсан бол бас ингээл иймэрхүү зүйл мэдэхгүй ч юм уу байж ахыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр бас тэгээд publishing-ийн хамт олонд бас баярлалаа гэж хэлмээрэн сүүлийн 2 ном бол бүр үнэхээр таалагдлаа. Тэгээд бүтээл publishing номууд айгүй үнэ айгүй хямдхан байдаг боломжийн. Тэгэхээр хүн болгонд унших боломжтой, айл болгонд авах боломжтой. Тэгээд тэр нь бас тийм байна тий. Энэ ном 18500 гэж байна. Тэгэхээр өөр нь бол 18500-аар ийм их мэдлэг олж авна гэдэг бол бас гоё л доо. Харин тийм яг үнэ. За ер нь ингээд 6 дахь дугаараа ингээд бид 3 өндөрлж байна. Дараагийн дугаараар бид 3 Б дулам зохиолчийн Амьдралд бэлэн үү охин өрмөн гэсэн номыг ярилцах байгаа шүү. За тэгэхээр илүүтэй охтуудтай ээжүүд манайг сонсох байхаа. За баярлалаа. Тэгвэл дараагийн дугаар хүртэл баяртай. 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 Баяртай.